Дэлхийн нийтээрээ мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлж байна. Энэ нь үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн шинжлэх ухааны ололт дээр үндэслэгдсэн хамгийн хямд өртгөөр бүтэж хамгийн өндөр үнээр зарагдах юм. Харин Монгол улсын хувьд энэ хөгжлөөс хоцорчихсон иймээс шинжлэх ухааны ололтыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх зайлшгүй шаардлага тулгараад байгаа юм. Нэгдүгээрт бол бид нар бол одоо тухайлбал үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг гаргасан. Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн дээр бол энэ судалгаа хөгжлийн зардлыг нь бол үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас олгохоор ийм зохицуултыг хийсэн байгаа. Тэгэхээр энэ сан гэдэг маань бол өөрөө экспортын чиглэлтэй технологи бүтээгдэхүүн бий болгох юм бол тэр одоо бүтээгдэхүүн бий болгоход зарцуулсан зардлынхын 75% нь бол энэ сангаас олгохоор ийм зохицуулт байгаа. Монгол улсын эдийн засаг солонгорох ёстой. Үүний тулд аж үйлдвэрийн салбарыг бодлогоор хөгжүүлэх юм. Засгийн газар аж үйлдвэрийн яам байгуулж салбараа чиглүүлж эхэлсэн. Салбар яамнаас төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого, үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг батлуулан шинжлэх ухаан, технологи суурилсан үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх эрх зүйн таатай орчин бий болгоод байгаа. Энэ хүрээнд бизнес эрхлэгчид, залуу эрдэмтэд чуулж салбарынхаа алдаа оноогоо дэнслэх юм. Үүнийхээ хүрээнд мэдлэгт суурилсан үйлдвэрлэлийг бий болгож нэмэн өртөх шингэсэн бүтээгдэхүүнийг Монгол болоод дэлхийн зах зээлд гаргана гэж салбарынхан үзэж байна.